Намайг Батэрбэг Октоо Гүлжанаар гэдэг би Дадис төр сургуульд багшилдаг. За анх 2019 оны 9 сард бол манай сургууль дээр энэ алтан сүх захирал. За тэгээд өөрийнхөө одоо тэр Сирен 5 нь манай сургуулийн багш нарыг болохоор манай үйлдвэрчний эвлэлийн дарга тэр үед Цэрэн Надмид гэж багш байсан. За Цэрэн Надмид багшийн уриалгаар бид хэд одоо тэр алтан сүх захиралтай холбогдоод за тэр Сирен 5-ны барилгад одоо ингээд та бүхнийг ингээд оруулнаа. Гэхдээ бидний тэрэнд шуурч орсон шалтгаан нь юу байсан бэ гэхээр одоо урдчилгаа одоо баг те жишээл 1 өрөө байранд 2 сая, 2 өрөө байранд 4 сая, 3 өрөө байранд урдчилгаа 6 сая төгрөг аваад за та бүхнийг сар болгон 500 мянган төгрөг аваад тэгээ та бүхэн ингээд байртай болно гэхээр бид нар бас ингээд санхүүгийн иргэшээлд орохгүй юм байна. За ингээд ийм амархан аргаар бид нар бас ингээд өөрсдийнхөө бидний цалин ямар үлээ тийм ээ бас хажуугаар нь зээлтэй за хажуугаар нь бид нар үнэхээр орон сууцнд орох тийм боломжгүй байсан учраас энэ маш их тийм юутай санал байсан. Бид нарт маш их айгүй хэрэгтэй оновчтой тийм санал байсан болохоор бид нар тэрийг хүлээж авч тухайн үед бол манай сургуулиас баг 90-д багш энд хамрагдчихсэн. За тэгээ тэгэнгүүтээ зарим багш нар бол одоо ингээд буцаан олголт аавж ингэж гарсараа одоо яг манай сургуулиас бол Ахмад багш нар ажиллаад за одоо ажиллаж байгаа багш нар гээд 20 гаруй багш одоо ингээд хохирогчд байгаа. За тэгээ одоо бид нар ингээд за энэ байранд ингээд оруулж өгч чадахгүй юм байна. Та нар ингээд бид нар буцаан олголт авъя гэд би л 22 онд анх гэрээ цуцлах юугаа өгчээсэн өргөдлөө өгөөд буцаалтаа авъя гэж хэлсэн. За тэрнээс хойш буцаалтыг чи өгнөө шийдвэр гаргаж өгнөө гэсээр одоо хүртэл миний буцаалт нэг төгрөгч өгөөгүй. За тэгээ би одоо ингээд танах буцаалтаа өгөхгүй мүү ингээд одоо ингээд мөнгөний маш их хэрэгтэй байна. Одоо би энэ танаа хоримтлуулсан мөнгөө би тийм ээ өөр газар аваачаад би ингээд урьдчилгаа өгсөн бол тийм ээ бас ингээд би сар болгоны одоо өгөөд сая төгрөгч өгөөд ч юм уу ингээд би байранд орох ингээд боломжтой би мөнгөө буцааж авъя гэхээр одоо яг одоо ингээ удахгүй хөрөнгө оруулалт орж ир манад тэгэнгүүт нь та бүхний мөнгөийг өгнө. Эсвэл ингээ манайхан аюу гой ингээ тийм байр майрын саналууд орж ирж байгаа. Тэрэнд оруулж өгнө гэ бид нар ингээ ирэх болгонд яг тийм юм ярьж ингээ үлгэр ярьж явуулсараа. Бүр сүүлдээ санжаа захирал дээр бид нар 2024 онд 10 сард ирж хахад яг 2024 оны 12 сарын 31 гэхэд за таны хохирлыг бүрэн барагдуулна гэд би өөрөө бүр ингээ гарын өсөг зураад тамга дараад ингээ бичиг хийж өгсөн. Тэрнээс хойш яг одоо ингээд өнөөдрийг хүртэл би санжаа захирлыг олж уулзаагүй. Тэр бидний очисон газраас нүгөө явцсан офис нь. Одоо офис нь хаана байдгийг мэдэхгүй, залхаар утсыг авахгүй. Тэгээ тухайн үедээ яг энд оролцож исэн тэр энэ юуг төслийг бүрдүүл санаачилж исэн хүмүүсгээ тэр цэрэнд олгор багш, оюун байли багш эдгээр нь болохоор манайх тэгээ тийм болох гэж байгаа гэл ингээд сошиал дээр нэг худлаа ингээд үлгэр шиг юм ярьчаал. Тэгээ ямар ч юу байхгүй. Одоо өмнө нь анх энэ төслийг тэр хин алтан сүх захирал үүсгэн байгуулчаад тэгээ тэрийгэ одоо санжаа захиралт уламжлуулж өгсөн. Одоо санжаа захирлж энэ ногоон хөгжил үндэсний төвийн захирал нь баггүй юу? Одоо хариуцж байгаа захирал нь. Тэгээ тэр захирал нь одоо хаана яваа мэдэхгүй. Цагдаа шүүхийн байгууллагад хандахаар тэд нэр одоо энэ би хувьяасаа бодож байгаа юм л энэ айгүй их олон хохирогчтой. Тэгээ бүх хүмүүсийн материалыг цуглуулж ижил энийг одоо асуудлыг шийдэх гээд ингээ байлгаад байгаа мó ямар ч хэлсэн асуудлыг шалгаж байгаа л гэж хариу өгнө. Одоо тэр шүүхийн шийдвэр нь одоо ингээд энэ хүн хохирлтой байна. Энэ хүний хохирлыг барагдуулаарай гэд ингээд шүүхэр шийдвэр нь гарцсан байхт чинь бараг жил гарсан болцсон. Тэр хүний буцаа олгодог одоо хүртэл өгөөгүй. Одоо жишээлбэл санжаа захирал нь болохоор одоо ногоон хөгжил тэр юуны төслийн үндэсний төвийн данс нь хаагдсан байгаа гэсэн хариу өгдөг байхгүй юу? Тэр данс нь хаагдсан байгаа ч гэсэн тэд нар цаанаа өөр ямар нэгэн шугамар мөнгө угаагаад үйл ажиллагаа явуулж л байгаа байхгүй юу? Тэр хаагдсан данс нь хаагдсан бол тэд нар бас ингээд ажил төрөлгүй ч юм уу ингээ ямар нэг юм хийгээгүй биш хийж байгаа. Худлаа тэр дансыг л миний бодлороо тэр дансыг л хаачаал тэг бид нарын хохирлыг баригдуулаач яг очихоор манай данс хаагдцсан данс нэгтгэхээр та нарын хохирлыг баригдуулаа 2 жил болж байгаа байхгүй. Одоо тэр офисч байхгүй. Залхахаар уцаач авахгүй. Тэгээд нөгөө хүмүүс тэр одоо тэр хандахаар мэдхгүй санжаа захирал мэдэн тэр газараасаа бараг та нар мөнгө олж ав гэсэн хандлагатай тэгээд ингээд хохирогч болчоод одоо мөнгө төгрөгөө олж авч чадахгүй одоо бид нар ямар ч одоо асуудлыг шийдэх юу байхгүй болчоод одоо тэгээд энэ хүмүүстэй нэгдэж энэ тэмцэлд оролцъё гэж бодоод ингээд хувьяасаа ирж байгаа. Иргэдээ өмөөч өвчин үндэсний өдөр тутмын сонин 100 нэмэдэ